Уурлаач. Камерын өвчтэй юм. Гараа арчиж байгаа. Камер. За Коко ингээ наран шарлагын газар байна. Усанд ороод яалтчгүй даарад байгаа учраас ингээ нарандаа байж заа юу Коко. За гадаа өнөд чинь дулаах өдрөө байх чинь шиглээ. Би тэдэл рүү явах гээд сууж гинөө. Өндөө шоколад идээд. Үсээ би нэг гоё янзлах тийм санаа төрлөө надаа. Тэгээ нэг хүнтэйч гайгүй нэг тийм өснөөсөнс олж авъя. Тэгээ өнөөдрийн outfit нэг иймэрхүү. Гадаа гоё 20 градус гэсэн шиг. Өстой гоё дулаахан байна. Дээгүүр юм кашмирын цамц өмсөөд, доогоор өп өмсөөд төрүүтэй гутал өмссөн байна. Яа одоо ингээд та нарын харж байгаачлан миний ус одоо ингээд угаасныхаа дараа юм бууржгаар хөвсгөр ингээд ямар ч хэлбэргүй юм өстэй байна. Тэгээ би өсөндөө ямар ч юм нэг хямдхан сенс олж авлаа. Тэгээд энүүгээр янзлаад үзье гэж бодлоо. Энд чинь юм залгууртай юм байна. Заавал 0 доорч нэг залгуурын залгачиж үсээ сэлсдэг юм байна. За энэ одоо гинтэдгүүл гэсэн шүү дээ үсийг. Тэгээд энэ тохируулах нь байна уу? Хэмжээний юм тохируулахтай. Энийг ингээ ашиглаад сурчвал уг нь амар байгаа байхгүй юу? Ус сайхан бол зүс сайхан гэж үг байна. Зя манайхаа ямар асан байна? Юу вэ? Сая бүр амар гачин өстэй байсан нараа. Яг ингээ хөвсгөр тэгсэр ингээ хөөрхөн хэлбэрт орсон байж тээ. Ямар хөөрхөн юм бэ? Үшээ эртхэн юм сэнс авч хэрэглэхгүй яасан болоо. Гэхдээ миний ус ингээ бүр хатсан байсан штэ. Одоо бүр нөгөө нэг чихтэй нойтон байх дээр нь ингээд яг хэлбэрт оруулаад гэх юм бол бүр сайн хэлбэрт орох юм байна. Миний ингээд хатсан усыг ингээ хэлбэрт оруулаад ингээд ийм хөвсгөр болгочлоо. Яа би ингээд гэртээ сайхан чихтэй цэвэрлэгээ хийгээд одоо амраад сууж гин. За одоо би юу хийх гэж байгаа вэ гэвэл Instagram дээр рeel хийх гэж байгаа. Тэгээ та нар Баскужи гээд тийм кофе зардаг, кейк зардаг газар мэдхүү. Тэгээ Монголд орж ирээд нэг удааг бол байгаа маань л да. Тэгээд ерөнхийдөө 2-3 салбартай болсон юм байна. Тэгээ одоо ингээд Instagram дээр бичлэг хийх гэж сууж байна. Тэгээ айгүй царайлгаа эднэр. Гэхдээ би эдэж үзчихсэн тортнуудын ерөнхийдөө бол айгүй гоё юмтай. Гэхдээ зарим мдээгүй юмнуудаа бас авсан байгаа. Айгүй царайлгаа эднэр чинь зүгээр. За камера ашиг тавиад ийм хөөрхөн бамбруушнууд байгаас тээ. Тэгээ ийм хөөрхөн юмнууд ч одоо би яаж идэх юм бэ? Яаж идэх юм? За би рээлээ хийгээд дуусчлаа. Идээд болчлоо инэрлээ. За ингээд миний рээлний ард нэг иймэрхүү зүйл боллоо. Тэгээ би инэрэлт байсаар байхад би хажууд нь булгналаа тий. Миний охин сайн хүлээж чадлаа тий. За одоо идэх үү? За идэж нь эхэлж идмээр байна. Өөрхт бичлэг дуустал байжээ гэдгийг хэлсэн. Тэд аль туртаагаас эд за. Надаа эндээс хамгийн таалагдсан юм бол бүгдээрээ маш их таалагдлаа. Айгуу тийм гой зөөлөн амттай юм байна. Нэг тийм хуурц нэлон биш. Тэгээд айгуу ихийг эзэн ч нэг тийм бологдохооргүй санагдлаа. За би танарт харуулъя. Энийг юм бүкснөөс нь ингээд эзэн байна.
Энэ болохоор гоё сүүн амтагтаад бас айгүй гоё зөөлөн амттай. За энэ бамбрууш болохоор гоё шоколад амтагдчихсэн. Бас зөөлөн амттай. Энэ бас айгүй гоё амттай байсан. Гэхдээ яг юуны амт гэдгийг нь бас жоохон мэдэхгүй байсан. Энэ бас яг юуны амтыг бас мэдэхгүй байсан. Гэхдээ бас амттай байсан. За энэ торт. Торт энд байна. Шоколадтай тэгээд чизкейк. Чизтэй. За тэгээд за би нэг ийм цамц өмсөөл тэгэл ингээл хийчлээ. Ийм энд. За би одоо гарч гүөх байна. Өглөөдөө ерөнхийдөө гарч гүүхээр болсон. Одоо гадаа гой дулаарсан юм чаа. За эхний гүйлттэй чанга болоо. Нэг тойроод, нэг амраад, нэг тойроод таалгаж байна. Гүйснээ дараах мэдрэмж нь агай гоё юм аа. Нэг гоё тийм хөнгөн мэдрэмжтэй. Нэг юм хүчилж гүйхгүйгээр багаар тасгаад гүйх хэрэгтэй. Зүрхнийхээ ачааллыг бас дарах хэрэгтэй. За одоо сонголтын дасгал хийнэ. Гүйснийхаа дараа сонголтын дасгал заавал хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол булчин чангараад. Яа би ч өнөөдөр өссөн айгуу дэжгүй амталсан байх шүү бах юм. Сэнсэрээс сэтж аваа сурж байна. Би нөө юм харшлынхаа эмнэлэг дээр ирсэн одоо үзүүлэх гэж байна. Миний харшил хөдөлцөө. Нүд захтнаад, хамар захтнаад, бүр ингээд тагнаа захтнаад. Тэгээ одоо үзүүлээд тэгээд эмээ бичүүлчихэд эмнэлэг рүүгээ ороод явчихсан. Харшлынхаа эмнэлэгтээ үзүүлж гараад ирлээ. Тэгээд ямар ч гэсэн эмээ уугаад одоо нэг харшлын зовөр штэ. Одоо нүд захтнаад байгаа. Энэ ингээд зовөр нь байхгүй болчих юм бол ирж заавал нэг сорил өгөөрэй гэж байна. Сорил өгөх юм бол миний одоо яг юунаас харшлаад байгаа. Тэр нь яг ингээд дэлгэрэнгүй гараад ирт юм байна л да. Тэгээд нохоо бишлээ байгаасаа гэж найдаж. Нохооны харшилтай байх юм бол кокого яах юм бэ? За одоо би Шангрила орж нэг уруул хүрээлэгч тэгээд нүүрний крем фаундейшн авах бодолтой л явж байна. Тиймэрхүү л байна да. Яна цэнийг дуусч штий. За цэнийг дуусаад унтарчдаг байж миний камер. Тэгээд уруул хүрээлэгчээ сонгочлоо. Иймийг сонгосон. Зүгээр ээ нөө. Зөхөтлөх шиг бах ээ. Найстайгаа гоё алхаад тэгээ өглөөний цай уух чинь. Гоё газар орж ирсэн байна. Бороо орж байна. Миний хувьд анхны л бороо байна да. Анхны бороо муу юм уу? Өмнө орсон байна. Шөнө орсон баха. Шөнө орсон бороо тооцохгүй яг ч. Нэг бороо гэж цас болоод шүү дээ.
Богд уулар алхаж явж гин. Одоо баг талаас итэрсэн баха. Тэ. Анх удаага алхаж байгаа болохоор өстой чанга юм байна. Маргааш хүл буулраад бараг алхаж чадахгүй юм шүү би. За ямар ч зориуд дээр нь гарна да. Фанаа залгаач. Хүс мус гарцсан бүр. Ёо. Бүглээхгүй. Бараг цаг гарan цаг 30 минут алхаж जैन те. За. Орой дээр нь гараад уулзъя. Нараа ийм хаттай байна шүү дээ. За ингээ бид хоёр богд уулын орой дээр гарч ирлээ. Тэгсэн чи юм нэг тал газар шиг юм тэгшхэн газар байт юм байна. Би ч амар тийм ийм шох мох байх гэсэн чи. За нэг ийм шонхор байна. За одоо бид хоёр буулаа. Бай. Хойлоо гэхдээ хэдэн цаг алхаж байгаа? 2 цаг, яг 2 цаг. Яг 2 цаг. За 2 цаг алхаад гарч ирсэн байна. Гарч ирсэн чинь жоохон сэрүүхэн гэсэн үг юу? Сэрхлээд. Модон дотор мэдчихгүй. Өдөр уг нь 25 градус. Тэгтээ доошоо буугаад халуун байгаа хаа. Зяц ингээд өөрийгөө давн туллаа гэж. Хой уулнаас бууж өсөж ирсэн хоёр. Кек харч баярлж. Миний гоё. Яа, доороо гүзээлцгэндээ мачатай, мөстэй. Гоё хаа. Яа ингээд уулзъя. Ингээд нэг юм гоё юм хийгээд хоёр ахын даа боддоо дээ. Гимшээ. Амаа дээрээс ингэ боцсон. Тэгээд аваад очтээ. Нэг гоё юм чи шилээ ингээд хоёр. Гоё. Би хүүхдтэйгээ ороход дитсэн. За яах вэ? Энэтэй гоё л харагдаж байна амар царай. Бүр авокадотай гэхээр бүр гоё. Авокадо. Тэгээд энэ ч одоо бэн шүү дээ, тий. Тако гэдэг. Паста. Зяа сайхан боллоорой. За сайхан боллоорой. За ингээ өнөөдрийн алхалт дууслаа. Бид хоёр хоол молооч барсангүй. Алхахаар бүр ингээ цаанаасаа л баг идмээр санагдаад ч шиг. Эрүүл амьдрал их юм аягчаа дараа. Нэрээ бүр маста. Хоолоо барсангүй нэрээ бүр. Юу баг идээгүй те. За одоо гэрлүүгээ харж гин. Орой минь нэг ганц өдөр нэг уул руу алхацсан биш бүр булчин чангараад бүр ядраадах юм. Одоо ийшээ сайхан усаа гоожуулж байгаа нэг бүлээн усан твтэх санаатай байж гин. Нүрийнхаа будгийг орлогоо тэгээ нэг сайхан усан твтээдэг. Хамгийн гол нь одоо энэ чангарсан булчингаа чангарсан булчингаа сурлах гээд байгаа шүү дээ чи. Asta тавилч.
орой арьс ажиллагаа хийгээд маск тавьж явах орондоо одоо энийг ийм юм байгаа байхгүй юу? Энэгээр ингээд толгоондоо массаж хийдэ. Тэгээ нэг сайхан ингээд толгоо ингээд дээшээ ингээд хөөрцөн байдаг. Энэгээр ингээд массажлахаар бүр амар гоё. Ер нь амар хуянтаад хөөрөөд идэх байхгүй юу? Тэг сайхан энэгээр ингээд массажлчаар айгүй гоё боллоо. Нэг гоё болчтой. Нэсэн үстэй ингээд ширэлддэг байхгүй юу? Ширэлдэж орооцолдохгүй. Нараа. Тийм ахстай. За дараагийнх нь юм том бөмбөлөгтэй. Нэг юм байна. Энийг би ингээд гоё цээжиндээ ингээд массаж хийгээд тэгээ нөө чангарсан хувин моёнгаа ингээд тараачдаг байхгүй юу? Тэр бас амар гоё. Тэгээ ингээд биеэрээ гүйлэхээр бас айгүй гоё. Хөл хэсгээрээ тэгэхээр тэгээ нөө цохныхаа энд бас ингээд массаж хийх. Нэг юм шайраг шиг юмтай. Энийг гэхдээ би нөгөө ёёсоогоо байдаг штеп. Тэнцэнээс амирх юм таавчсан. Энэ хоёр хосоороо бараг 7000 гэж лөө. Тэгсэрнээ бүр амар гоё. Энэ үргээ влогоо дуусаад миний влогт хамт байсан танартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн влогийг үзэх хүсвэл манайхаа subscribe дараарай. Тэгээд бас лайк дараарай. За тэгээд дараагийн влогоор уулзъя. Бай.